За арилжаанд хэн оролцдог вэ гэж. За арилжаанд бол ерөөсөө тоо тайдан хүмүүс оролцож байгаа. Нэгдүгээрт нь та буюу одоо брокер бол таны одоо итгэмжлэгдсэн төлөөлөгч. Мөн тэгээ дилер оролцсон. За дилер бол та ойлгосон байгаа. Өөрийн хөрөнгөөр юм уу эсвэл одоо өөртөө хөрөнгөтэй юм уу эсвэл таны брокерын хөрөнгөөр одоо дилер өөр ингэж дийл хувьцаа авч эзэмшдэг тийм байгууллага байгаа. Мөн underwriter буюу одоо underwriter-ууд бас оролцдог. Энэ бол IPO болно одоо зуучлалын байгууллагаар ингэж оролцдог байгаа. Мөн зах зээл үүсгэгч буюу бас money maker гэж ярьдаг. Бас заримдаа ингээд institutional одоо investor буюу одоо институцийн одоо инвестор ч юм уу эдгээр бол ингэж оролцож багцаар авдаг тийм одоо зах зээл үүсгэгчүүд гэж. Тэгээ мөн тэндээс нэг үнийн зөрөөгөөс ашиг олдог хүмүүс байдаг. За ерөнхийдөө бол нэг юм 4 хүн одоо арилжаанд оролцдог байх нь broker, dealer, underwriter, зах зээл үүсгэгч буюу одоо money makers гэж оролцдог байна. За энэ бүх системийг хэн зохицуулт юм бэ гэж мэдээч асуулт гарч байна. Энийг бол одоо зохицуулагч байгууллага буюу манай Монголын хувьд бол санхүүгийн зохицуулах хороо гэдэг FRC буюу одоо санхүүгийн зохицуулах холбоо хороо бол энийг одоо зохицуулдаг байгаа. Яаж зохицуулдаг вэ гэхээр хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах үүднээс бирж болон арилжаанд оролцогч нарын хянах, шалгах, зохицуулах үүрэгтэй гэж. За тэгээ хяналтаа тавина, шалгана, одоо айл брокер дээр одоо ямар нэг одоо лобби юм уу эсвэл одоо insider trader юм уу янз бүрийн одоо трейдинг одоо алдаа юм уу ийм гарсан байна уу гэдэг талаар одоо мэдээлэл өгөөд мөн бас зөвшөөрлөг өгөөд их шинээр гарч байгаа IPO-d бол зөвшөөрөл олох жишээтэй тийм ингээд зохицуулагч байгууллага бол энэ бүгдийг ингээд ерөнхийдөө базаад ингээд зохицуулдаг. Мөн бас зохицуулагч байгууллага маань биржээ бас хянаад явж байгаа маа гэж байна. Тэгэхээр зохицуулагч байгууллага бирж байдаг бахна тий. Тэгээ бирж бол зохицуулагч байгууллагын доор байдаг бахна. За ингээд ерөнхийдөө зохицуулагч байгууллагч нь бол ийм байдаг. За энд бол хамтрагчд бай гэж байгаа. Хамтрагч байгууллагч гэдэг маань болохоор одоо түрүүний хичээлээр орсон нөгөө үнэт цаасны төлөрсөн хадгаламжийн төв гэж хамтрагч байгууллага байдаг. Мөн арилжааны банк гэж одоо хамтрагчуд байдаг байна. За үнэт цаасны төлөрсөн хадгаламжийн төв гэдэг нь одоо ямар учиртай юм бэ гэхээр ямар байгууллагатай гэхээр бид ойлгохдоо брокероор одоо та данс нийлгээд тэгээд тэр нийлгсэн данс маань одоо таны авсан хувьцаа маань одоо юу гэдгийг та хэрвээ сүү компани одоо 1000 ширхэг хувьцааг авсан бол брокер дээр хадгалагддаг гэж ойлгодог. Энэ нь бол бас жоохон ташаа ойлголт юм байна. Яадаг вэ гэхээр та альж брокероор авахгүйсэн байж болно. Гэхдээ таны яг гол одоо бүх хувьцаа маань бол үнэт цаасны төлөрсөн одоо төлсөн хадгаламжийн төвд одоо хадгалагддаг байх нэ. Зөвхөн брокер одоо тэр одоо таны одоо юуны танд хийсэн гэрээний дагуу одоо тэндээс авч зарах одоо тийм эрхтэй л болохоос биш зөвхөн хувьцаа нар маань бол хадгаламжийн төвд хадгалагдана. Тэгэхээр үнэ цаасны компаниар одоо бүртгэгдээд орсон компани хувьцаанууд бол бүгд одоо энэ төв дээр хадгалагддаг байх нэ гэж та ойлгох нэ. За мөн дээрэс нь одоо та юу гэдэг анх удаа арилжаанд орох гээд одоо 5000 төгрөгөөр одоо та данс нийлгэсэн байгаа шүү дээ тий. Тэгээ энэ дансанд бол та хоёр төрлийн данс нээж байгаа. Нэгдүгээрт нь бол clearing буюу одоо нөгөө төлбөр тооцоо хийх данс. Одоо банкн дээрх тийм данс байдаг. Энэ данс бол одоо голомт ТДБ дээр байдаг баха. Тэгээд энэ дансуудаар та бол одоо мөнгө өгөөд тэгээд бонд юм брокер биш хоёр дахь зах зээлийн одоо зах зээлээс одоо та юм хувьцаа авахд бол энэ данс танд хэрэгтэй болдог. Хоёрдугаарт нь та нөгөө clearing дансаас болон хадгаламжийн төвийн данс нийлэгддэг. Хадгаламжийн төвийн дансан дээр болохоор таны одоо бүх хувьцаануудыг хадгалдаг юм байна гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд хамтрагч байгууллагын дараагийнх нь бол арилжааны банк гэдэг байж байгаа. Тэгээд үнэт цаасны төлөрсөн хадгаламжийн төв маань хожим бол нэг байж байгаад хоёр салаад арилжааны банк нь одоо ингээд тусдаа гарцсан байна. Тэгэхээр тусдаа гарцсан ямар учиртай гэхээр одоо төлбөр тооцоохол бол тусдаа игээд одоо банк гэдэг байдлаар явна гэсэн санаа. Тэгэхээр энийг бол та заавал мэргэжлийн түвшин заавал ойлгох шаардлагагүй. Тэгтээ бол ерөнхийдөө ийм байт юм байна. Ийм бүтцээр ажилт юм байна гэдэг бол ойлголоо тий. Тэгэхээр та
Хэрвээ бонд авах гэж байгаа бол та төлөвлөсөн хадгаламжийн дөрвийн арилжааны банкны данс нь шууд хийж нэгдүгээр зах зээлээс анх дахь зах зээлээс хэрвээ юм авах гэж байгаа бол одоо бонд юм хувьцаа авах гэж байгаа бол IPO хийсэн хувьцааг авах гэж байгаа бол арилжааны төвийн банкнд шууд хийдэг байгаа. Брокерийн дансны одоо клиринг данс хийх шаардлагагүйгээр зүгээр яг хоёр дахь зах зээлээс одоо та хэрвээ бонд юм уу эсвэл хувьцаа авах гэж байгаа бол шууд одоо брокерийн дансандаа хийдэг тийм байгаамаа. За энэ талаар бол брокер дээр хэрвээ та очихоор бол танд угаасаа тайлбарлаад өгөхөр ойлгомжтой. За тэгэхээр ингээд энэ удаагийн хичээл ерөнхийдөө та ойлголоо. Хамтрагч байгууллага гэж байт юм байна. Зохицуулагч байгууллага гэж байт юм байна. Арилжаанд хэн оролцдог юм бэ гэдэг ийм ерөнхийдөө 3 шатны ийм пирамид байдаг байна тий. Тэгэхээр бид ингээд арилжаанд оролцсон. Одоо брокер, дилер, андервайтер, зах зээл үүсгэж чинь тэрийг нь зохион зохицуулагч байгуулагч маань удирдаад явдаг байхад энд нь бол зохицуулах санхүүгийн зохицуулгаараа мөн бирж гээд ингээд явчихж байна. Дараа нь эдэртэй хэн хамтардаг вэ гэхээр үнэт цаасны одоо төлөвлөсөн хадгаламжийн төв арилжааны банк ингээд хамтраад ингээд ийм пирамид байдлаар ингээд явдаг байна. За ингээд та бүхэндээ баярлалаа. Ерөнхийдөө бол та бүхэн маань одоо ойлголоо гэж бодлоо. Ерөнхийдөө данс яаж нээдэг, дансны нээсний дараа ерөнхийдөө ямар одоо шугамаар ингэ явдаг талаар бол ерөнхийдөө бүгднийг ойлголоо гэж ойлгож байна. За хэрвээ ямар нэгэн ойлголт бас жоохон ташаа ойлголтууд байгаа бол комент бичээрэй. Мөн бас PM явуулж болно. За ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн хичээлүүдтэй одоо эргээд уулзъя.